нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Оройн төргийн үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Улсын хурлын гишүүн Инх Цэцэг оролцлоо. Энэ удаагийн дугаарт эрчим хүчний тухай хуулийн шинжилэл болоод дулаан хангамжийн тухай хуулийн онцлог зэрэг сэдвээр ярилцах болно. Хар хайрцаг. За юуны өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч манай хар хайрцаг нэвтрүүлгийг хүрэлцэн ирсэн явдалд танд маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгт орж аваад. Оройн төргий. За хоёулаа манай нэвтрүүлгийн нэр бол мэдээж хар хайрцаг. Монгол улсын нийгэм эдийн засаг ер нь ус оронд хэрэгжиж байгаа бодлогууд илүү одоо хар хайрцагны бодлогууд хаашаа явж гин гэдгийг ярих гол одоо зорилготой. Уг нь нэг салбарын асуудлыг бараг шийдтэл нь ярмаар байгаа нэг л салбар одоо ярих ёстой байдаг бол одоо тэр эрчим хүчний салбаруудтай бол ярилцж болчихлоо. 30 хэдэн жил одоо бид нэр ялангуяа энэ парламент энэ улсын хурал бүрэлдэхүүнээс хойш бас эрчим хүчний реформын асуудлаар эрчим хүчний асуудлаар их дөрвтэй санаачлагуудыг хийгээд оролдоод яваад байгаа шиг байна. Тэгэхээр хоёулаа ярилцлага энэ асуудлаас эхлэе. Эрчим хүчний реформ гэж танай улсын хурал дээр хэд хэдэн гишүүд нийлээд гаргасан харамсалтай нь одоо магадгүй одоо таны одоо дүгнэлтийг бол мэдэхгүй байна. Эрчим хүчний реформын үндэсний хороо бол одоо хороог бол татан болгосон байгаа тийм ээ 3 сарын өмнө. Тэгэхээр энэ хороо яг яагаад ингэж татан болгодов? Ямар үйл ажиллагаа зорилгыг төвшүүлсэн байж байгаад ингэж ийм асуудал өрчвэ. Одоо энэ дээр таны дүгнэлт бодлыг сонсоод ярьцлага эхлүүлэх гэж бодож байна. Зөв. За тийм. Тэгэхээр ер нь бол шинээр байгуулагдсан одоо улсын хурал, за засгийн газрын одоо нэг том зорилго бол эрчим хүчний салбар бол өнөөдөр маш хүнд байдал байна. Энэ дээр бол одоо реформ хэрэгжүүлэх нь зүйтэй байна гэж утсан. Тэр утгаараа одоо өмнөх засгийн газар бол эрчим хүчний реформ гэдэг юм тустай хороо байгуулсан байгаа. Тэгэхээр энэ хорооны зүгээс мэдээж одоо нэлээд олон ажлуудыг бол хийхээр бол зорж ажиллаж исэн. За тэгээд хамгийн ихнийх нь тэр одоо үн тарифын шинжилтийн асуудлыг бол амжилттай хийж чадсан гэж ойлгож байгаа. Харамсалтай нь одоо ингээд өмнөх засгийн газар унсан учраас тэр одоо хороо маань ингээд байхгүй болчихсон. За тэгээд энэ хүрээнд одоо бас нэг хийхээ зорж исэн хамгийн том ажил юу вэ гэхээр ерөөсөө энэ салбарын хууль эрх зүйн орчныг одоо шинжлэх нь зүйтэй байна. Ялангуяа цахилгаан эрчим хүчний зах зээлийг либералчлах, бүүний зах зээл рүү оруулах нь маш чухал юм байна гэж үзсэн. Тэр утгаараа улсын хурал дээр одоо улсын хурлын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаад миний бие ахлаад ингээд бүртэн одоо нэг жилийн хугацаанд бол ажиллаж явж байгаа. Энэ бол эрчим хүчний одоо шинжилтийн хүрээнд дэгжиж байгаа маш том ажил гэж үзэж байгаа. Эрчим хүчний реформын үндэсний хорооны хамгийн ихний ажил бол энэ үнийн тарифын асуудал шүү тийм ээ. Та бас хэллээ. Гэхдээ үн тариф нэмэгдсэний дараагийн жилүүдэд одоо инфляц ч юм уу бусад хүчин зүйлээс шалтгаалаад ингээд явнаа. Эсвэл зарим жилүүдэд буурнаа гэсэн юм ярьж ирсэн. Гэтэл энэ бол хамгийн том саад бэрхшээл бол олон нийтийн эсэргүүцэл байсан. Би бол бодиттой байсан гэж бодож байгаа. Хоёрдугаарт нь эрх хөрөгч намын бусад улсын хурлын гишүүд болон одоо бусад улс төрчдийн бас ийм эсэргүүцэлтэй бол тулгарч ингээд ер нь үл үндсэндээ татан буудлаагч харж байгаа. Тэгэхээр одоогийн засгийн газар ч юм уу эсвэл дараагийн энэ салбарын шинжилэл ийм айхтар гинэт огцом алхам хэлгүүгээр одоо зугуухан явах хэрэгтэй юм уу эсвэл нэг мөсөн одоо тэр шархыг нэг сайхан өндөөд ингээд маш том өөрчлөлтийг шокнд оруулаад системээ аврах хэрэгтэй юм уу? Энэ дээр одоо таны мэдсээр яваад байдаг. Тийм яг нь эрчим хүчний салбар гэдэг чинь эдийн засгийн одоо суурь салбар. Энэ салбарын одоо үйл ажиллагаанаас бол Монгол улсын өнөөдөр нийгэм эдийн засгийн хөгжил хамаарч байна шүү дээ. Тэр утгаараа энэ салбар дээр одоо хийгдэж байгаа өөрчлөлт бол нэг тэр одоо маш хурдан нэг алхмаар хийждэг тийм асуудал ерөөсөө биш. Ялангуяа энэ эрчим хүчний салбарт тэр одоо саяны ярьж байгаа зах зээлээ, цахилгаан эрчим хүчний зах зээлээ либералчлах энэ асуудал бол маш нарийн, маш хэцүү асуудал. Тэгэхээр энийг бол энэ салбар өөрөө л ойлгож хамтдаа нэг ойлголттой болж нарийн төлөвлөж тэгжээж энэ рүү явах тийм л одоо үйл ажиллагаа байхгүй юу. Тэгэхээр ийшээ явахын тулд хамгийн нэгдүгээр хийх ажил юу вэ гэхээр ийшээ явах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хамгийн нэгдүгээр алхам.
Тэгээ хуулиа бүрдүүлсний хүрээнд дараагийн ажлуудыг хийх тэр эрх зүйн орчин буюу эрхэн нэгдэж өгч байгаа гэсэн үг. Тэгээд тэрний дагуу үнэхээр сайн төлөвлөж чадах юм бол магадгүй бид нар одоо 5 жилийн дотор ч юм уу зах зээлээ либералчилж чадна. Одоогийн байдлаар бол бид нар шууд 1 жил дотор ингээл либералчлаа зах зээлээ бүгдийг нэгээд тийм ойлголт ерөөсөө байхгүй. Маш хэцүү. Тийм учраас эхний ээлжинд одоо хайбрид байдлаар буюу хагас байдлаар тий тодорхой хэмжээний хувиа одоо нээх байдлаар ингэж одоо цаашаа явж ижил ийшээ явах юм. Тийм. Тэгэхээр таны ахалж байгаа та чин дулааны хууль нь бол 60% гэж хэлж ирсэн. Цахилгааных нь хууль нь бол 150% болсон байгаа гэдэг өнгөрсөн нэг чуулган дээр ярьжсэнийг би яг санаж байна. Тэгэхээр энэ хуулиудын төсөл бэлэн болцсон байгаа юу? Хизээ аль чуулганаар өргөн барих гэж байгаа вэ? За, Улсын хурлын ажлын хэсгийн нэг одоо хийсэн ажил бол дулаан хамжийн тухай хуулийг 5 сард одоо бэлэн болгоод тэгээ нэг 8 удаагийн хилцүүлгийг хийгээд 159 компаниуд руу албан бичгээр хүргээд тэгээд яг гэвэл энэ хууль маань та бүхний эрх ашигыг хөндлөнө. Та одоо энэ хуулийг маш сайн уншаад саналаа ирүүлж хууль босруулах ажиллагаанд оролцоо гэсэн байгаа. Тэгээ энэ хүрээнд 800 гаруй одоо санал давхарцсан тоогоор ирээд энэний дагуу бид нар дулааны хуулиа сайжруулад улсын өргөн барихад бэлэн болцсон. За тэгээ одоо цахилгааны хууль дээр бид нар ажиллаа сууж байна. Цахилгааны хууль маань бол бараг нэг таны хэлж байгаа 100 гаруй хуудастай. Тэгээ бидний нөгөө нэг бас нэг том өөрчлөлт юу хийгээд байгаа юм бэ гэхээр одоо байгаа хууль маань маш одоо ерөнхий товчхон. Одоо ингээд нэг юм 6 бүлэгтэй 18 хуудастай ийм хууль гэсэн мөртлөө энэ маань дулаан цахилгаан ингээд хоёр том одоо ийм хангамжийн асуудлыг зохицуулдаг. Тэгтэл хууль нь ийм ерөнхий болохоор юу болчиход байна гэхээр 800 гаруй журам энэ хоёр салбарын харилцаануудыг зохицуулж байгаа байхгүй. Тэгэхээр журам гэдэг чинь өнөөдөр тогтвортой зохицуулт биш. Тэгэхээр ийм тогтворгүй зохицуултын салбар руу хинч хөрөнгө оруулахгүй, ийм тогтворгүй салбар руу одоо салбарт байгаа урсгал тал байн хүндрэл бэрхшээлтэй тулгараал хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөөл явдаг юм байна л да. Гэтэл бидний хүрээнд ингээд энэ улсын хурлын ажлын хэсэг бусад улсын одоо манайхтай ижил төстэй тий хүүтэн уур амьсгалтай ийм орныг судалж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бусад улс орон одоо Герман, Дань, Унгар, Эстон гэдэг улсууд, Казахстангийн улсууд яасан гэхээр бид даасан дулааны хуультай. Бид даасан цахилгааны хуультай. Дулаан хамжийн хууль ингээл тэгтэж ерөөсөө 50-60 хуудастай. Маш наривчсан зохицуулттай. Цахилгаан хамжийн хууль нэг чинь 100-аас 200 бас нарийн зохицуулттай. Өөрөөр хэлбэл энэ улсууд бол яадаг байх нь журмаар биш хуулиар харилцаагаа зохицуулдаг байх нэ. Тэгжээс зохицуултын хувь доктортой байдаг байх нь. Тэр утгаараа бид нар дулаан хамжийн хуультай болох зүйтэй мэн гэд боловсруулад ингэ явцсан. Одоо цахилгаан хамжийн хуулиа бол бид бүхэн 11 сарын сүүлээр л одоо анхныхаа драфтыг бэлэн болгох гэсэн зорилттой л ажиллаа л байна. Тэгээ энэ чинь хоёр зүйлийг зорж байгаа. Нэг нь болохоор процессын шин чанартай болчихж байгаа. Хуучин бол манай хууль ингээ уншихад маш амархан нэг 2-3 хуудастай байсан биз дээ. Одоо болохоор чинь маш зузаан хуультай болчихж байгаа болохоор энэ хуулийг яах нь энэ салбар өөрөө л эрчим хүчний яам зохицуулах газрынхан өөрсдөө л оролцож шир дотор байгаа зохицуултыг ойлгож ээж энэ хууль цаашаа явна. Бастаар бол 100 гаруй хуудастай. Энэний ачаар яах вэ гэхээр тэр нөгөө нэг 800 гаруй журмын тоо яах нь цөөхөн байна. Гэтэл бид нар хүмүүс ингэж асуугаад байгаа юм л да. Тэр 800 гаруй журам чинь тэгээ байхгүй болох юм уу гэж. Энэ 800 гаруй журам чинь бас сайндаж хөөрхийн амьдралаас урган гараа бий болсон ба шүү. Хуулийн дээр нь зохицуулт байхгүй болохоор журмаар зохицуулах гэдэг. Тэгэхээр эн чинь амьдралаас урган гарсан учраас энд байгаа зохицуултууд тодорхой хэмжээгээр хууль руугаа сууж өгөөд зарим одоо журмууд нь бол байнга өөрчлөгдөх харилцаа бол журмаар зохицуулахаас л аргагүй. Тэгээ тогтмол харилцаанууд бол хуулиар явж ижил доктортой зохицуулт бий болд юм байна л гэж ингэж үздэг байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ хоёр хууль маань хамтдаа өргөн баригдана. Яг бол одоо байгаа хуулийг бид нар хоёр том анхдагч хууль болгож өөрчилж байна. Тэр утгаараа дулааны хууль хэдийгээр бэлэн болцсон ч гэсэн цахилгааны хуулийг хүлээхээс аргагүй. Тэгээд бид нар цахилгааны хуулиа хилцүүлэг нөө журмынхан дагуу явуулсаар агаал энэ намрын чуулганы сүүл хаваар л одоо яаж магадгүй гэсэн тийм зорилттой ажил бодгоч төлөвлөлт тийм ээ. Та сая бол мэдээж хэллээ процессын дахин инженерчлэлийн асуудлыг хөндлөө мэдээж энэ хоёр хуулийг анхдагч хууль бүр хоёулаа тийм ээ. Хөгжүүлж байгаа боловсруулж байгаагийн үндслэлүүд бол мэдээж байгаа. Одоо нэг нь бол мэдээж магадгүй Монгол улсын хувьд найдвартай бие даасан эрчим хүчний их усүртэй болох одоо эсвэл тэр орчныг бүрдүүлэх гэх мэтчлэн та энэ үндслүүдээс нэг манай үзэгчдэд мэдээлэл өгч. За яг зүйтэй. Тэгээ яг нэгдүгээр одоо үндслэл яагаад эрчим хүчний тухай хуулийг шинжлэх ёстой гэсэн үндслэл хийх ёстой ярих ёстой л доо. Тэгэхээр манай эрчим хүчний тухай хууль бол 2001 онд буюу 24 жилийн өмнө батлагдсан хууль.
Тэгэхээр тэр одоо олон жилийн өмнө батлагдсан хууль өнөөдрийн харилцааг үр дүнтэй зохицуулна гэж угаасаа эргэлзээтэй шүү дээ. Дээрэс нь сая дөнгөж хэллээ эрчим хүчний хууль маш ерөнхий болохоор маш олон журам бий болсон байна. За дээрэс нь одоо байгаа хууль маань орчин үед бий болсон харилцаануудыг ерөөсөө зохицуулахгүй, сураг байхгүй. За жишээ нь та бүхэн мэдэн штэ. Айл өрхүүд нарны панел тавиад нэг илүүдэл цахилгаанаас шүлжээрөө борлуулмаар байна штэ. Энэ талаарх зохицуулт хуулийн дээр юу ч байхгүй. Нэг журам гараад ирсэн нөгөөх нь хэрэгжчихгүй журамтай тийм ээ. Дээрэс нь одоо байгаа хуулиар түгээх компани маань яг тэгвэл тэр айл өргөгчийн түгээх компаниар л холбогдож байгаа штэ. Тархмал их үүсвэрч байгаа. Гэтэл одоогийн хуулиар цахилгаан түгээх компани хин нэгэнд цахилгаан зарна л гэсэн эрхтэй. Тэрээс биш хин нэгнээс цахилгаан авнаа. Тэр айлаа цахилгаан авнаа гэсэн эрх яах нь байхгүй. Тэгэхээр яаж ийм тохиолдолд яах нь энэ бизнес хөгжих юм бэ? Боломжгүй байхгүй юу? Тэгэхээр энэ зүгээр нэг л жишээ. Яг энэ шиг орчин үеийн амьдралын шаардлагаар эрчим хүчний салбарт маш олон шинэ харилцаанууд бий болсон. Тэрний зохицуулалт өнөөдөр хуулийн дээр байхгүй. За тийм учраас бид нар одоо энэ хуулийг орчин үеийн цаг үетэй нийцүүлээд тэгээ иж бүрэн зохицуултаа болгож шинжлэх зайлшгүй эрэлт хэрэгцээ байгаж байгаа гэсэн. За тэгээд дулааны хуулийн дээр манай хүмүүс бас ингэ ярьж байгаа юм л да. Яагаад дулааны цахилгааныг бие даасан байх хэрэгтэй юм бэ гэд. Тэгэхээр энэ дээр бас нэлээд олон үндэслэлүүд байгаа даа. Зохицуултын хувьд дулаан хангамж, цахилгаан хангамж гэдэг хоёр юм маань хоорондоо ямар ч холбоогүй. Дулаан бол зөвхөн өвлийн улиралд хэрэглэгдэг. Жилийн туршид биш. Дээрээс нь дулаан гэдэг бол зөвхөн одоо орон нутгийн шин чанартай. Өөрөөр хэлбэл одоо тодорхой нэг их усрээ тодорхой нэг хэсгийг л хангадаг. Тэ улс орон даяар биш ахна шүү дээ. За тэгээд дулааны хувьд бол ерөөсөө цаашаа өрсөлдөөнтэй явах боломжгүй зах зээл. Заавал зохицуулттай байдаг. За тэгээд өнгө саяхан эрчим хүчний яамныхан Аз хөгжлийн банкны санхүүжилт дээр зөвлөх үйлчлэг авсан билээ. Тэгээд тэр Аз хөгжлийн банкны зөвлөхүүд бол яг маш том тодорхой зөвлөлт хийсэн билээ л дээ. Өнөөдөр Монгол улсын эрчим хүчний систем нэг хуулиар дулаан цахилгаан хангамжийнхаа асуудлыг зохицуулж байгаа нь маш одоо дутагдaltaй байна. Энэ нэгдүгээр дүүрэг хариуцлагыг сулруулдаг юм аа. Төлөвлөлтийг одоо бүдүүрүүлдэг юм аа. Дээрээс нь цахилгаан дулаан хангамжийн гүйцэтгэлийг сайжруулах асуудал энэ дээр ингээд тодорхойгүй болд юм аа. Тийм учраас та бүхэн бие даасан хуультай байх нь зүйтэй гэсэн ийм зөвлөмжийг өгсөн бил. Тэгээд дээрээс нь хардаа бидний судалсан бүх улс орон ямар байна вэ? Бие даасан хуультай. Дулааны цахилгааны цахилгааны тийм дулааны магадгүй хуулийг одоо тусна гаргаж бие даасан анхдагч хууль болгож байгаа юмас магадгүй эргээд яванда иргэдийн амьдралд бас нэг өөрчлөлт одоо Монгол өрхөд одоо байранд амьдарч байгаа ч юм уу тийм нэгдсэн дулааны сүлжээнд холбогдсон айлуудын хувьд нэг шин соёл түгээгээсэй гэж би байна боддог байхгүй. Тэрний үгээр Европ тэрвэр хэрвээ харах юм бол тийм ээ хүмүүс ч өвөлдөө ингээл бас л их зузаан хувцастай гэртэй бол байдаг штэ өвчдөг. Манайхан ч юм бол Майктайгаа халуун байна гингүүтээ бараг Порч онгоолгоод идэх байхгүй. Ингээд нөгөө нэг үнтэй бүтээсэн үйлдвэрсэн дулааныг ингээд өргөө ингээд гадагшлуулаад. Тэгээд эн чинь ингээд цаашдаа Монгол улсад нөгөө 2030 он гэхэд бид нар чинь хөлөмжийгээ бууруулах ёстой нэг амлалт нөгөө нэг барилгын эрчим хүч дулаалгын асуудлыг ерөөсө дэмжихгүй тийм болчиход байдаг тийм. Тэгэхээр яг тусдаа гараад тусдаа гарахаар магадгүй тоолвортой болох болов уу гэж бодож байна тийм ээ. Тий. Ер нь дулаан хангамжийн хуулийн одоо ингээд тусдаа болгосноор дулаан хангамжийн асуудлын зохицуултууд нэлээд сайжирч өгч байгаа. За тэгээ энэ дээр бол мэдээж ингээд олон одоо давуу талуудыг хэрэглэгчдэд бий болгож байгаа л да. За нэгдүгээр асуудал мэдээж саяны таны хэлсэн тоолрын асуудал. Одоо та бүхэн мэднэ дулааныг бид нар одоо метр квадрат метр кубээр төлдөг. Өөрөөр хэлбэл та одоо жишээ нь өвлийн та одоо жишээ нь өвлийн үйлрэл магадгүй ингээд нэг гадаад явж болно шүү дээ. Таны дулааны үний ажиллах нь үжил байх нь. За тэгээ хэмждэггүй учраас хянж үнэхээр чадахгүй. Тэгээ дулаанаа тохируулахын тулд одоо порчго онгоолгоо тохируулдаг гэж байна. Гэтэл тэр цахилгаан тэр дулааныг үйлдвэрлэхийн тулд асар хэмжээний зардал энд гаргаж байгаа шүү дээ. Маш хэмжээний дулаан үргүү агаар дээж гэнэ цацагдж байна л гэсэн. Тэгээ салбар нүрэ татаастай. Яг зөв. Тийм учраас цаашдаа бол ерөөсөө дулааны тоолвортой байлгая. Тоолж ижил өнөөдөр бид нар яах нь хэрэглэгч маань хэмжиж чадна, дээрэс нь хянаж чадна. Та сая дөнгөж хэллээ. Одоо ингээд гадны орнуудад бол яг тийм би чи Австрали яж байгаад ирсэн шүү дээ. Австралид зүгээр өвлийнхөө гадуур хувцастайгаа л гэртээ байдаг байхгүй юу. Яг тэгвэл мөнгө хэмнэхийн тулд би хэрвээ одоо халаагаараа залгачих юм бол сарын одоо $500-600 гардгийг. Тийм учраас би тэрийг $100 руу авчихын тулд ерөн сайхан ингээд сэрүүхэн бийж идэг байхгүй юу. Яг тэрнтэй адилхан тоолвортой болоод ирэхээр хүн яах нь
ер нь хэмнэ гэдэг сэтгэхүй яаж өгнө соож өгнө л гэсэн үг. Тэгээ яг бидний хамгийн том анхаарах юм бол яавал дулааны тоолуурыг хямдруулах вэ? Одоогоор бол нэг цөөхөн компани нийлүүлдэг юм байна. Тэгвэл одоо цаашдаа энийг бол дулааны тоолуурыг маш хэмжээгээр одоо оруулж ирж хямдруулах тийм л асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаа. За хоёлаа ярилцлагаа эхний хэсэгт дулааны бидаас уйлтай байх хэвээр айл өрхөд мань дулааны тоолууртай байх хэвээр тэгжиж бид бүхэн хэмнэлт гэдэг зүйл рүү явж эхлэх нэ гэдэг асуудлын тухай бол ярьсан. Бид нар ч яг өнөөдөр ч гэсэн цахилгааны хэмнэлт гэж л айл үдсийг үздэг шүү дээ тийм ээ. Айл л болох эрчим хүчний хэмнэлттэй юмнуудыг авах гал хичээж байгаа. Айл л талдаа. За дулааныхыг тоолууртай болохоор их юм байж. Гэтэл дулааны энэ зах зээл дээр хувийн хвшлийнх орж ирэх боломжтой юу? Та юу гэж харж байгаа? Таны энэ хууль батлагдсанаар. Яг зөв. За тэгэхээр дулаан хамжийн одоо хуулийн дээр бид тодорхой шинэ ойлголтуудыг оруулж ирж байгаа. За тэр нь бол төвлөрсөн дулаан хамжийн систем, за хэсэгчилсэн дулаан хамжийн систем, бие даасан дулаан хамжийн систем гэдэг. За төвлөрсөн гэдэг нь бол одоо бид нар мэдэндээ тез дөрөв сангагдж байна. За тэгвэл хэсэгчилсэн гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ төвлөрсөн дулаан хамжийн систем толгодох боломжгүй. Магадгүй одоо ургах наран хороолол тий. Эсвэл одоо тэнээс цаашаа ингээд нэг тодорхой хэмжээний хороолол ч юм уу үйлдвэрч хотхон ч юм уу баригдлаа гэж бодъё тий. За энэ бол хэсэгчилсэн. Тэгвэл бие даасан гэдэг нь болохоор та магадгүй өөрийнхөө гэр орон зориулаад эсвэл одоо өөрийнхөө үйлдвэрч зориулаад өөрийнхөө аж ахуй нэгжүүд зориулаад дулааны жижиг оврын хүүсэр бариад шүлжээг нь бариад хангаж болно доо. Тэгээд бидний хуулийн дээр болохоор энэ хэсэгчилсэн болон бие даасан дулаан хангамжийн системийн хувьд төр ерөөсөө оролцохгүй гэдэг зохицуулт орж ирж байгаа. Төр ерөөсөө оролцохгүй. За төр оролцохгүй байснараа энд хувийн хөрөнгө оруулалт яах нь орж ирэх юм. Одоо болохоор яадгүй гэхээр та магадгүй урах наран хороол зориулаад нэг дулааны их өсөр бариад ингээ ханхаар одооны хуулиар бол за та одоо тэзүүгээ батлуулах, зургаа батлуулах, тусгай зөвшөөрөл ав, тарифа батлуул гэдэг ингээд төр тасралтгүй орж ирдэг байх нэ. Энэ тохиолдолд ер нь бол яадаг байх нь хувийн хөрөнгө оруулалт татхад маш өндөрлөлт. Тийм учраас бид нар энэ хуулийн дээр бол ерөөсөө энэ хоёр дээр төр угаасаа уул нь ойлгомжтой байгаа зү тий. Та өөртөө зориулаад юм барьж байгаа тэр нь төр орох ямар хэрэгтэй юм бэ? Одоо бол ерөөсөө тэр шүү дээ. Заавал одоо зураг батлуул ингээд тасралтгүй ордог байхгүй юу? Тэгэхээр энийг л байхгүй болгож байна. Хэсэгчилсэн дээр бол өөр хүмүүстээс цаарна гэсэн үг тийм ээ. Хэсэгчилсэн дээр л бас яг адилхан. Та одоо хэрэглэгчээ өөрөө тодорхойлоод тэнд үнэ тохироод ингээд ямар ч хил амгүй зараад ингээд явж байгаа тохиолдолд төр дундаас нь орох ямар ч хэрэггүй байхгүй юу? Харин зөвөр яхаа хэсэгчилсэн дээр магадгүй таны хэрэглэгчийн 50-аас дээш хувь нь одоо гомдол гарах юм бол тэр маань зогсуулт орж ирж гэсэн орж байгаа. Тэгээгүү тохиолдолд тэнд хажуугаас нь төр орж ирэх ямар ч асуудал гэж зохицуулж байгаа. Бусад улс оронд ч гэсэн ийм байдаг юм байна гэж үзэж байгаа. Тэгээ та бүхэн мэдэндээ одоо дулаанаар хангаж чадахгүй байгаа маш их хэрэглээ байгаа тийм үү? Энэ бүгдийг улс хангахад маш хүндрэлтэй. Гэтэл бид нар яг ийм хувийн хөрөнгө оруулалтыг одоо татах ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхөөр магадгүй нөгөө хангаж чадахгүй байгаа дулааны хэрэглээнүүдийг яах нь хувийн хөрөнгө оруулалт хангаад явах тэр одоо эрх зүйн орчин бүрдэж өгч байгаа л гэсэн. Энэ дулааны хууль дээр, хангамжийн хууль дээр их усүр тал дээр нь бид яг ялангуяа тэр технологи тал дээр нь их усүр гэдэг дээр нь бисрэгдэх байх уу, магадгүй нүүрс төвтэй байх уу гэдэг дээр энэ дээр нь ямар зохицуулт хийж өгч байгаа юм. Яг зүйтэй. За энэ одоо та бүхэн мэдж байгаа сэргээгт хэрчмчний тухай хууль гэдэг тийм үү? Гэтэл одоо дулааны хүртэл бид нар сэргээгтгэр хангаж байна. За одоо дулааны насоос гээл байж байна, хүний дулаан гээл байж байна, нар салхи гээл байж байна. Тэгээ тэр утгаараа манай энэ дулааны хуулийн дээр сэргээгт хэрчим мөч гэсэн бүхэл бүтэн бүлэг орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл тэр их усүр нь одоо байгаль орчинд ээлтэй их усүр байх хэрэгтэй. Байгаль орчинд ээлтэй. Тэрээс ч одоо ингээд цаашаа нөгөө нэг хоцрогдсон технологитой уурын цухаг юм тэнд ингээд шамбааруул тийм ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл одоо төрийн оролцоо юу байх вэ гэхээр стандартаар тавина гэсэн үг. Өөрөөр хэлбэл та яах нь байгаль орчинд ээлтэй хэмнэлттэй технологитой л их усүр байх хэрэгтэй. Тэр шаардлага нь одоо цагаан дээр хараар бичсэн байж идэг. Тэрийг л хангаад та цааш явж явах хэрэгтэй гэсэн. Энэ хуулиар дамжуулж аль хэдийн баригдсан байгаа стандартын бус гэж магадгүй хайгилж болох тийм ээ. Эдгээр их усүрүүдийг яах вэ? Одоо хөдөө орнуудаар дүүрэн байгаа өөрийн зүйлийг та мэдэн штэ тэ хууль ерөөсөө эргэж үйлчлэлтгүй гэж. Тийм. Тэгэхээр одоо яалтч аахгүй үүнээс хойш л тэгээ мэдээж тэр хуучин юмнууд бол ингээд юуныхаа шаардлагаар ингээд зах зээлээс мэдээж юу яана л та тийм хагдаа гарна л гэсэн үг шүү дээ. Тийм. Бусдаар бол цаашаа бол аль болох байгаль орчин дээлтэй, хэмнэлтэй. Та одоо жишээ нь аль болох хэмнэлтэй технологиг оруулж ирж ашиг хийнэ зүтэй тийм. Гэтэл маш хэмнэлтгүй бүр ингээд ашиглалтын зардал өндөртэй хуучин хоцрогдсон юм байх юм бол та л өөрөө
одоо алдагдaltaд орно шүү дээ. Тийм. Одоо ингээл сүүлийн үед шинээр баригдаж байгаа барилга орон сууцуд за манайх хамгийн сүүлийн үеийн эрчим хүчний хэмнэлттэй ээж гэрчлэгийг авлаа. За нэг бол одоо сүүлд гарч ирсэн тэр best гэрийн одоо юг тавлаа гэдэг ч юм уу тийм ээ. Маш олон одоо ийм одоо юу гэдэг ч юм дэ үндслүүдийг гаргаж ирж рекламадад байдаг. Гэтэл яг хэрэглэгч ороод нөгөө өөрх нь гэр бүл нь тэр дотор амьдраад явахаар дулааны мөнгөн дээрээ бол бусад айлуудтайгаа яг л адилхан нэг л өгөө явж байгаа тийм ээ. Тэгэхээр яг энэ таны энэ хууль батлагдсанаар энэ одоо асуудлууд шийдэгдэх нэ гэж харж байна тийм ээ. За дулааны асуудлыг хоёлаа ингээд гисгээд мохорлъя гэж үзэж байна. Тэгээд цахилгаан руугаа орё гэж үзэж байна. Тийм дулаан цахилгаан хоёр бол та хэлсэн түрүү тусдаа үлдэх хэвээр санал нэг байна. Ч одоо барыг нэг нь талах нөгөөх нь ус гэсэн үг байхгүй тийм ээ. Тэгэхээр одоо бид талхныхаа асуудал руу оръё. Цахилгааны хуулийн дээр одоо бид асуу хуулийн дээр та яг ямар асуудлуудыг шийднэ гэж харж байгаа. Энэ одоо яг гарч ирсэн нь. Яг хамгийн гол одоо том зорилго бол салхаан хэмжээ хуулийн хамгийн том зорилго нь одоо байгаа энэ одоо төр одоо бол манайх ямар системтэй байдг вэ гэхээр их усүр хэрэглэгч хоёрын дунд ингээд төр суучихсан ийм систем байхгүй юу. Одоо нэг худалдаа авахчийн систем гэсэн. Өөрөөр хэлбэл их усүрээс төр худалдаж аваад хэрэглэгч рүү өгдөг гэсэн. Тэгээ энэ хоёрын өмнөөс хамаг эмийг зохицуулах гад хичээгээд байгаа. Тэгээ зохицуулж чадахгүй ухандаад байгаа тийм систем. Тэгэхээр энэ систем бол ер нь цаашаа явахад маш хүнд байдгаа. Энэ бол зөвхөн шилжилтийн үед ашигладаг системийг бид нар 24 жил ашиглаа явцсан. Цаашаа бид нар өрсөлдөөн зах зээл рүү шилжүүлэх гэдэг энэ хуулиар. Тэгээд өрсөлдөөн зах зээл гэсэн яах вэ гэхээр үндсэн концепц нь ерөөсөө энэ хэрэглэгч их усүр хоёрын дундаас төр яах нь холдоод өгнө л гэсэн. Тэгээд тэр энд байгаа их усрууд хэрэглэгчтэйгээ шууд харьцаад явах боломж байгаа. Тэгээ энэ яагаад одоо муу ажиллаад байгаа гэдэг ганцхан жишээ хэлье л да. Өнөөдөр манай хэрэглээ 1700 мегаватт. Гэтэл бид нар 3000 мегаваттад уучлаарай би чамд цахилгаан зарахгүй гэж сууж. Тэгний өсөл өгөхгүй гэд. Тэр 3000 мегаваттын цаана юу байгаа? Би үйлдвэрээ барья, би орон сууцаа барья гэд. Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг баймалцсан салбар байна уу? Дээрэс нь энэ 3000-ыг зарах юм бол маш хэмжээний орлого олно үстэй. Тэ? Тэгээ энийг ингээд нөгөө талд нь ингээд харахаар маш олон хөрөнгө оруулагчид би одоо нарны станц барья, одоо салхины станц барья, дулааны станц барья гэж яваад байдаг. Маш их олон цаас одоо шаардаад бариулдаггүй. Тэ? Маш хүндрэлтэй. Тэгээ энийг ингээд ерөөхдөө ингээд харахаар ерөөхдөө бол нэг юм хошин байдлаар харах юм бол нэг юм хувьчилж муудсан машиныг мөрлөд түлхээд байгаатай адилхан. Тэгээ юм тэр орлого олох, юм ачаа нэмэх. Цаашаа явахад улам хүнд болоод дэшөө гэд. Өнөөгийн байгаа байдал энэ. Гэтэл өрсөлдөөн зах зээл рүү шилжиж байгаа гол утга учир нь энэ хоёрын дундаас төр холдоод өгнө. Энд байгаа их усүрүүд хөрөнгө оруулагчид энэ хэрэглэгчтэйгээ шууд харьцаад явах боломж бий болж өгч байгаа. Төрийн үүрэг юу вэ гэж? Төрийн үүрэг бол ерөөсөө л үндсэн судас буюу шугам шүлжээгээл бэлдэх. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь хууль эрхцээ орчныг бүрдүүлэх. За тэгээ өөрөөр хэлбэл энэ систем ингээ харах юм бол машин бараг өөрөө явдаг. Тэгээ ингээ төр нуруунаас ачааг аваа иччихэж шүү дээ. Тэгээ төрийн үүргүүл ерөөсөө шугам шүлжээгээ бэлдэн, хууль эрхцээ орчин дүрмээ бэлдэн. Тэгээ ингээ харахаар бол энэ машин бараг өөрөө яваад төрийн үүргүүл энэ замаар яваараа, ийм хурдтай яваараа, ийм дүрмээр тоглоорой те. Ийм хуулийг биелүүлээрэй гэж сууж яхна шин. Гэхдээ мэдээж хараа энэ системийн хувьд тодорхой хэмжээний хэрэглэгчээ буюу ахуйн хэрэглэгчээ, жижиг бизнес хэрэглэгчээ төр хамгаалдаг. Төрөл бүрийн аргууд байдаг олон улсад зарим улс орны хэрэгжилсэн арга олон улсын төвшөнд стандарт болсон байна. Жишээ нь Япон улсын хувьд болохоор одоо тэр нөгөө хөрөнгө оруулалтаа нөхчихсөн төрийн өмчтэй одоо хямд тарифаар цахилгаан үйлдвэрлэж байгаа их усүрээ зөвхөн ахуйн хэрэглээг жижиг бизнесийг хангахад байртуулдаг. Зохицуултаагаар. Тэгээ саяны тэр 3000 мегаватт гэж ярьж байна шүү дээ. Энэ дотор чинь та жишээ нь үйлдвэрээ барих гэдэг шүү дээ. Надад одоо тэр тариф сонирм биш байна. Би үйлдвэрээ барья. Би орлого олмоор байна. Тийм шин үйлдвэр байж мэл. Гэхдээ бид нар бүгдийн тэрвэрчээ суугаад байгаа байхгүй юу? Бүгдийг ингээд тэрвэрчээд өгөөгүй би л хангана гэд. Гэтэл энд чинь бизнесээ хийя. Би шууд тэр бөөржөвтөж очиад үнэ тохироод амаар байсан гэсэн хүмүүс зөндөө байгаа байхгүй юу? Бизнесийн ялангуяа. Үйлдвэрүүд ялангуяа. Тэгэхээр ийшээвэл тийм боломж л нэгдэж өгнө гэсэн. Тэгэхээр бид нар нөгөө алгуур шилжин гэдэг нь юу яриад байгаа гэхээр энэ зах зээлээ баг багаар нээж өгнө. Тэгээ энэ зах зээл рүү чинь ингэж нөгөө нэг талаасаа их усүр орж тоглолт хийн. Нөгөө талаасаа том хэрэглэгчүүд хангах үйлчлэгээний компаниуд орж ирж үнэ тохироод аваа явдаг. Тэр одоо зах зээл бий болж өгөх байхгүй юу? Тэгэсэнд Эрдэнэ төвлөлтөөр хажуутай станц авахар болох юм бол
Эрдэнэ төвлөр өөрөө бие дагаад шилжих боломжтой болно гэсэн үг тийм. Аймагуд тийм. Тэгэхээр одоо энийг та алгуурхан хэлнэ гэж сая хэллээ л дээ. Тэгэхээр одоо алгуурхан хийх нэг ихний 10 алхмаа нэг тодорхойлгүй юу яах вэ? За 5 ч юм уу тий 10 гараа сууртай ч бодгоо. Тий. Хамгийн нэгдүгээр алхам бол мэдээж хууль. За хууль. За ингээд ерөөсөө энэ хуулийг л гаргаж өгч чадзайвал энэ 126 гишүүн энэ эрчим хүчний салбарыг одоо зөв замд нь оруулах маш том гавьяа байгуулж өгч байна л гэсэн үг. За тэгээ хууль бий болчих юм бол энэний дагуу за жишээ нь хамгийн ихний ажил бол одоо цалхаан түгээх компани гэж байдаг шүү дээ. Тэр одоо борлуулалтаа хийдэг байхгүй юу? Хангах гэж нэрлэдэг. Дараагийн юу бол өөрөөр хэлбэл цалхаан түгээх компаниас хангахуд өөрсдөө салах хэрэгтэй. Хангах. Өөрөөр хэлбэл борлуулалтыг хийдэг одоо хэсэг нь салах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ нөгөө саяны зах зээл дээр нөгөө талаас орж ир тоглогчид юу байх вэ? Нөгөө хангах үйлчлэгний компаниуд байхгүй юу? Одоохондоо түгээгтэйгээ хамт байгаад байгаа. За дараагийн юм нь зах зээлийн оператор. Нөгөө энэ саяны зах зээлийг ажиллуулах бүхэл бүтэн оператор гарч ирдэг байх нь шүү. За тэгээд дараагийн юм нь хууль гарна 1 ондоо. Гэтэл зах зээлийнхаа дүрм өөрөөр хэлбэл энэ одоо зах зээлийг яаж ажиллуулах вэ гэдэг маш нарийн дүрмээ гаргаж ирэх хэрэгтэй. За тэгээ бас хамгийн их чухал юм бол би одоо эрчим хүчний яамныханд хэлээд байгаа. Бидний хуулийг хүлээхгүйгээр энэ одоо өрсөлдөөн зах зээлийн талаарх салбарынхны ойлголт, нийгмийн ойлголтыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлээч. Яагаад гэвэл бид бүхэн ойлголтоо нэг болгож ижил маш сайн төлөвлөж чадна, цаашаа явж чаднаа л гэж ингэж хэлээд байгаа. Тэгэхээр ойлголт сул байх юм бол одоо ихэнх хүмүүс л ингээд үгүй одоо байгаа юм чи сайхан шүү дээ сайхан. Одоо баларна. Одоо хэцүүд нь шүү дээ. Үн өсөж шүү дээ. Эсвэл одоо ингээд манипуляц өсөж шүү дээ гэдэг айгаа суугаад. Тэгтэл ингээд айгаа суугаад байх юм бол бид нар дахиад энэ салбараа саяны тэр нэг мөрлөд түлхээд идэг машин хിവэрэл ялаад байна. Тэгээ би энэ өрсөлдөөн зах зээл рүү одоо шилжчихсэн баг ихэнх улс орн одоо шилжчихэд байна. Би тэгэд 4 шалтгаан хилээд 24 жил суудсан. Уул нь тэр нэг 2001 онд дөнгөж эхлүүлсэн байж тээ. Тэгээ цаашаа энийгээ тасралтгүй ингэж сайжруулж яваагүй 24 жил хөдөлгөөнгөө суудсан л гэсэн үг. Тэгээ 4 шалтгаан нь ингэдэг юм. Манайх одоо юм жижигхэн зах зээлээ. Манайх одоо эрчим хүчний дутагдaltaа ерөөсөө өрсөлдөөн үүсэхгүй. Одоо манайх маш олон BPA-тэй. Урт хугацаатай одоо өндөр тарифтай BPA-тэй. Манайх монопол үйлдвэртэй одоо тест рүү ихэнх нь үйлдвэрж байгаа юм чи яаж одоо өрсөлдөө үүсэх юм бэ? Гэл ийм 4 шалтгаан хэлээл ингээд гараа өмхөө суудсан гэсэн үг. Гэтэл бусад бүх улс орн яг манайхтай адилхан шалтгаантай байсан. Гэхдээ энэ шалтгаануудаа байхгүй болгохын төлөө тасралтгүй арга хэмжээ хэрэгжүүлсэн. Заримдаа алдсан, заримдаа онсон, алдаагаа зассан, зарим аргууд нь олон улсад стандарт болоо явж байна. Хойлоо үзэгчтэй мэдээлэл өгөхөднөөс PPA гэдэг зүйлийг бас нэг ойлгуулахын зүгээр ах. Яг тэгэхээр манай үзэгчдийн ихэнх нь бас яг салбарын хүмүүс биш байгаа гэж бодож байна. За PPA гэдэг бол одоо урт хугацаанд одоо цахилгаан эрчим хүч нийлүүлэх одоо үнийн зохицуулалт гэх юм уу тийм ээ. Одоо гэрээ гэсэн үг шүү дээ гэсэн. Докторжуулсан гэрээ гэх юм уу тийм. Бараг хүмүүст бараг инженер тийм. Баталгаа юмдаа тийм. Тэгэхээр 16 20 жилээр хэдэн жилээр зурд юм бэ? Одоо 25 2025 зурж байгаа тийм. Урт хугацаар зурж байгаа тийм. Тэгэхээр урт хугацаанд долларын үнээр хэдэн центээр гэж зурдаг тийм ээ. Тий, одоогоор 8.9 центээр зурсан байна. Тий, ихэнх нь. Тий. Тэгэнгүүт ингэхээр нөгөө талдаа бас нэг хүмүүсийн магадгүй хэлж байгаа нэг аргумент бол хоёулаас ярилцлагын өмнө хоорондоо ярьж ирсэн. Манай хувийн хвшлийнхэн ч орж ирэхгүй юм шүү. Хөрөнгө оруулалт татахгүй юм шүү. Хэрвээ өрсөлдөөнд зах зээлийн зарчмын руу шилжижүүлэх та энэ дээр бас тайлбар өгч. За тэгэхээр яг мэдээж эрчим хүчний салбарт бол одоо их усрын дутагдaltaй байна. За тэгэхээр их уср одоо байрах эрэлт хэрэгцээ байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг татж байгаа одоо манай Монголд хамгийн одоо өргөн олон жил ашигласан ганц арга нь юу вэ гэхээр урт хугацаанд тогтмол үнээр гэрээ хийдэг. Тэгжээж өөрөөр хэлбэл таныг одоо ингээд хөрөнгө оруулалтыг чинь баталгаажуулж байна шүү дээ. Энд чинь бол одоо яалтчгүй бид нар авч хэрэгжүүлэхээс аргагүй нэг юм арга хэрэгсэл байхгүй юу? Гэхдээ энэ маань одоо ингээд нөгөө жишээ нь өрсөлдөөн зах зээл рүү орохоор чинь таныг би тогтмол үнэтэй жилийн одоо 500 цаг ажиллуулна гэдэг тогтмол үнэтэй байснаа одоо болохоор чи өрсөлт гэх юм бол боломжгүй шүү дээ. Маш хэцүү. Тэгэхээр энэ бол өрсөлдөөн зах зээлийг хязгаарлаж байгаа нэг юм бол үнэхээр мөн. Гэхдээ яг хөрөнгө оруулалтыг татахын тулд энэ аргыг хэрэгэлсэн. Гэхдээ одоо орчин үед болохоор арай өөр арга хэрэгэлдэг болоо явж байгаа. Ялангуяа энэ өрсөлдөөн зах зээл рүү оруулах аргуудыг бусад улс орн хэрэгжилж байна. Тэгээд дээрэс нь тэр анх BPA байгуулахад өрсөлдөөн байх хэрэгтэй.
Одоо та хэлээ да. Цалгааны тарифыг өнөөдөр юун дээр үндэслэж баталдаг вэ? Юун дээр? Хоёр л юм байгаа тийм үү? Нэг нь одоо байгаа их усруудын хувьд гаргаад байгаа зардал дээр. Нэг нь болохоор шинээр орж байгаа тэр их усрын хувьд хөрөнгө оруулалтын дээр. Тэгтэл энэ хоёрыг одоо багасгадаг юм юу вэ гэхээр өрсөлдөөн. Тэгэхээр тэр хамгийн анх ПП байгуулахад хүртэл яах нь вэ? Өрсөлдөөн бий болж ижил тэр хөрөнгө оруулалт яах нь вэ? Доошоо орох хэрэгтэй байхгүй юу? Тэгжээс тэр тариф яах нь вэ? Доошоо орох хэрэгтэй байхгүй. Тэр тариф доошоо орж иж эцсийн хэрэглэгчдэр очиж байгаа тариф ямар ах хэрэгтэй? Доошоо орох хэрэгтэй гэсэн. Тийм. Тэгээд би энэ дэр бас түрүү бас нэг юм хэлээ л да. Манай хаваа дутагдaltaй гэдээ яриад байдаг те. Гэхдээ яг жилийн 8760 цаг байдаг жилд. За тэрний зөвхөн өвлийн улиралд. За зөвхөн одоо нэг 3-аас 4 сарын оройны 5-аас 9 цаг хүртэл хооронд дутагдaltaй. Өөрөөр хэлбэл жилийн 8760 нэг 300 хүрэхгүй цаг дээр л бид нар дутагдaltaй байдаг. Хаврдаа, намардаа, зундаа ямар байдаг бах нь илүүдэлтэй. За тэгэхээр илүүдэлтэй үед юу үүсэх вэ? Өрсөлдөөн. Өөрөөр хэлбэл би энийг чинь тэдэр хангал да, тэдэр хангал да. Би 7 центр хангал да, би 6 центр хангал да. Өөрөөр хэлбэл цаашдаа бид нар яах хэрэгтэй байх нь вэ? Динамик үн рүү явах хэрэгтэй байх нь. Динамик үн рүү. Тэгээ би одоо бол яг ийм л статикл үн байгаа шүү дээ. Тэгээ би энэтэй холбоотой за саяны зургийг бас нэг ойлгочлаа шүү дээ, тий. Одоо энэтэй холбоотой би бас нэг юмыг одоо эрчим хүчний яамныханд хэлээд байгаа. Би төлөвлөлтийг одоо динамик байдлаар хийх болчихно. Өвлийнхаа дутагдлыг хараад бид нар нэг ч хэрэглэгчд техник нөхцөл өгөхгүй байгаа байхгүй юу? Энэ буруу байхгүй юу? Тэр хэрэглэгч хэрвээ 100 ажилдаг, намар ажилдаг бол бид нар энэ хэрэглээгөө өсгөх хэрэгтэй байгаа байхгүй юу? Энэ хэрэглээгөө өсгөнө гэдэг чинь энэ салбар орлого олно гэсэн үг үү? Тийм учраас динамик байдлаар төлөвл хэрэглэгчийг холбохдоо динамик байдлаар одоо ачааллыг тооцож үзээд холбооч ийл гэж хэлээд байгаа. Орлогоо нэмэгдүүлэх чиглэл рүү бид нар явах хэрэгтэй байхгүй юу? За таны саний ярьж байгаа энэ хоёр хуулийн хувьд их усүр талд нь за түгээх талд нь түрүүнд бас таас ярьлаа худалдаа одоо тэр маркет үүсгэж байгаа одоо тэр зохицуулалт. Энэ болгон дээр нь одоо төр хувийн хэвшлийн өмчийн асуудлыг зохицуулж өгч байгаа юу? За энэ дээр илүү одоо тоглоомын дээр нэгсэн тодорхой болгож байгаа юу гэсэн үг. Одоо жишээ нь түрүүн бас та хэллээ л дээ ингээд магадгүй зарим асуудад ч гэсэн тий айл өрхүүд нь бизнесүүд нь аль компаниас бараг цахилгаан авах өөрсдөө сонгодог байх жишээтэй тийм ээ. За би танахаас авчаа. Эднийх арай гоё тий нэгийг авбал нэг өнгөн байна гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдал руу шилжчихсэн байгаа шүү дээ цахилгаан дээр хүртэл. Тэгэхээр энийг та хууль одоо танай ажлын хэсэг энэ хуулийн дээр шигтгэж өгсөн байгаа юу? Энэ зохицуулалтыг оруулсан уу гэж. Зөв. Тий. Одоо ингээд өрсөлдөөн зах зээл рүү орохоор маш олон хүмүүс бас нэг ингээд буруу ойлголт бас яриад байгаа байхгүй юу гэхээр одоо байгаа бүх их усруудыг ховчилж ээж л ийшээ орно гэдэг. Тэгээ би болохоор юу гэж хэлж байгаа гэхээр энэ ойлголт нэгдүгээр буруу байна. Энд хувийн хвшлийн их уср байж болно. Төр хувийн хвшил хамтарсан байж болно. Төрийнхч байж болно. Тэгээ тэр ихтгэл одоо төрийнхөө тэр ахуй хэрэглөөрөө хадгалдаг байх нь шүү дээ тий. Тэгвэл нөгөө талд тэр нэг саяны нэг хангах үйлчлэгийн компаниуд гэж ярьж байна шүү дээ. Энд чинь хэрэглэгчийн өмнөөс энэ зах зээл рүү яах нь ордог байх. Тэгээ энэ нөхдүүд хэрэглэгчийн төлөө өрсөлдөг байх. Одоо ингээд бусад улс оронд жишээ намайг австралид байхад бол ингээд одоо тэр хангах үйлчлэгийн компаниуд нь уцтаа та одоо ингээд цалгаанаа хэдэр авч байгаа 10 центр авч байгаа ма би танд 7-оор өгье 8-аар өгье гэдэг ингээд байдаг. Одоо интернет үйлчлэгийн компаниудтай адилхан гэсэн үг тийм. Тэр өөрөөр хэрэглэгчдэд сонголт өгч байна. Хэрэглэгчийг дээдэлдэг болно тийм. Мэдээлэл технологийн салбар дээр шиндээ би яг сайхан ийм дата харж ирснээр санаж байна. 1990 оны сүүч 2000 оны ихэр Монгол улсад интернетийн хурд бол зинэн байлаа гэж. Тэ? Гэтэл 20 жилийн дараа энэ салбар өөрөө либералчлагдсан учраас дунд нь төр орж ирж байгааг учраас өрсөлдөөн бий болоод тэр хурд бол нэр үнэхээр их нэмэгдсэн байна. Хэрэглэгчид бас ойлгосон байна. Хамгийн гол нь нөгөө ярианы тариф, нөгөө интернетийн сарын хураамж ч өөрөө хэдэн зуун дахин буурсан байна. Анхныхаас харьцуулахад олон тоглогч орж ирээд. Тэгэхээр ерөөсөө яг л нэг иймэрхүү зохицуултыг хийх гэдэг гэж би нэг зүйлсээ ойлголоо зөв. За тэгээд одоо энийг оруулаад ирэхээр дараа жил за магадгүй намрын чуулганаар батлагдлаа гэж бодъё. Хоёлаа өөдрөгөр тийм ээ. Бас ихтэй бас одоо өрнжөө ус төрийг харах юм бол бас жоохон хэцүү л яригтай л шиг юм тийм ээ. Тэглэхэд хавраас яг нэг одоо мөнгөний шиг гэдэг айл өрхтөр одоо мэдрэгдэх хамгийн том өөрчлөлт нь юу байж болох вэ? Хамгийн ихэндээ.
Хин шатн дээрээ. Тэгээ яг юу яаж байгаа. Одоо бид нар нөгөө бэлтгэл ажил хангагдаагүй шүү дээ, тий. Дөнгөж хуйлтай болж байна. Эх оноос бол одоо ингээд зах зээлийнхаа дүрмийг боловсруулна гэх бас хөөрхөн том ажил болох нь яг л энэ хууль боловсруулдаг шигэ. Зах зээлийнхаа операторыг одоо бий болгоно, сургана. Яг л нэг юм биерж та бүхэн мэдэн шүү дээ, тий. Тэгээ тэр бүх ажлууд хийгдэх хэрэгтэй. Тэгээд тэр нөгөө түгэхээс ханхын салгана гэдэг ингээд. Одоо яг тэр эхний жилүүд бол хэрэглэгчдэр одоо ямар ч өөрөөр хэлбэл яг бодитоор хэрэгжиж зарим улс орн бол бүр ингэж симуляц хийх байдлаар одоо нөгөө ингэж бий болгож сургаж байна. Яг л эн чинь өөртөө сурах хэрэгтэй байхгүй юу? Зах зээлийг ажилуулж. Тэр чинь тодорхой хэмжээний хугацаа орно. Тэгээ бид нар эхний ээлжинд одоо манай эрчим хүчний яам зохицуулахтай бид нар яриад их усэр талдаа өрсөлдөө үүсгэе. Яг л их усэр талдаа бид нар бүх их усрүүд одоохондоо ингээд SCADA системтэй холбогдсон. Тэгээ саяны тэр нөгөө хаврын уйлрал, зуны уйлрал өрсөлдөө үүсэх боломжтой гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр их усэр талдаа одоо өрсөлдөө үүсэх гэж явж байгаа. За тэгээд их усэр маань нэлээд сураад эхэлнэ. Энэ талаасаа хангах үйлчлэгээний компаниуд нь гараад эхэлнэ, юмаа төлөвлөж эхэлнэ. Тэгээд эдгээр сураад эхлэх юм бол дараагийн жилүүдээс эдгээр орж ирж жишээтэй. Тиймэрхүү байдлаар явна гэж урьдчилан байдлаар төлөвлөд байгаа. Тэгээд ялангуяа сая эрчим хүчний яам бол юу яасан бэ? Азийн хөгжлийн банкаар маш сайхан одоо зөвлөх үйлчлэгээ авсан байна. Энийг бол би одоо маш их баярлж байгаа. Эрчим хүчний яамныхан талархаж байгаа. Яагаад тэгэхээр одоо байгаа зах зээл дээр үнэлгээ хийлгсэн байна. Нэгт. Энд ямар асуудал байгааг тодорхойлж гаргаж ирсэн байна. Хоёрдугаард яавал энэ өрсөлдөөн зах зээл рүү хэдэн үе шаттайгаар шилжих вэ гэдэг ийм наривсан төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчлэгээ авсан байна. Тэгээ би хэд сая гүрж явлаа гэлээ шүү дээ, тийм. Хоёул яг энэ талаар үргэлжлүүлээд дараагийн хэсэг дээр ярив. Хоёул одоо Монгол улсын ялангуяа манай хар харьцаг нэвтрүүлэх юм уу хийсэдэг гэж хэлж болох. Эрчим хүч тэр дундаа таны санаачилж ажлын хэсгээ ахлан боловсруулж байгаа цахилгаан хангамж, дулаан хангамжийн данхдагч хуулиудын тухай ярилцж байна. Тэгэхээр эдгээр хоёр ажлын хэсэг дээр улсын хурлаас хин гэдэг гишүүдтэй хамтарч ажиллаж байгаа бай. Мөн араас нь залгуулад асуучих. Эдгээр хуулийн төслөө бариад салбарынхан мэрэгжилтнүүдтэйгээ уулзаад явж хахад хэрэг дэмжиж байна. Дэмжлэг байна уу гэдэг. Ярилцлага өргөжлөө. За тийм улсын хурлын 11 гишүүн одоо манай ажлын хэсэгт байгаа. За төрийн байгуулалтын байнгын хорооны дарга сандаг учир гишүүн. За нийгмийн бодлогын байнгын хорооны дарга найдлаа гишүүн. За тэгээд Идэр бат гишүүн, Анар гишүүн. За Заяавал гишүүн. За Мэн сайхан гишүүд гэдээ байж байгаа. Одоо Монгол Ардын намаас. За найдлаа гишүүн маань одоо хүн намаас найдлаа гишүүн, зол жаргал гишүүн хоёр гишүүн байгаа. Ардсан намаас болохоор жаргалан инхтэй цэнгүүн гэдэг ингээ нийтдээ 11 гишүүн ажиллаж байгаа. Ажлын хэсэгтэр. За тэгээд бид хэд дулааныхаа хуулийг одоо боловсруулчаад салбарынханд одоо ингээд 8 удаагийн хилцүүлэг одоо төрийн ордон жишээ нь ингээд 70 хүн цуглуулад хилцүүлэг хийсэн. Тэгээ манай хүмүүсийн одоо нэг маш хэцүү ажил нь юу байсан бэ гэхээр гадны улсын хуулийг одоо судлахад аягүй хэцүү байсан байхгүй юу? Тэгээд тэр одоо хилцүүлгийн үед ингээд маш олон хүмүүстэй маш зоригтой үйлдэл гаргаж байна. За бид нар одоо дулааны хуультай болох хэрэгтэй гэж олон жил ярьсан. Энэ дээр бол өстой маш баяртай байна мэн гэж одоо ингээд маш олон салбарын хүмүүс сэтгэлээ хэлэхэд манай одоо ажлын хэсгээр ажилласан гүйцэтгэх баг дээр ажилласан залуучууд бол өстой ингээд үнэхээр л одоо ингээд өөрсдөө бахархаж баярлж байсан. Тэрэнд бол их хайтайхан байсан. Тэгээд энэ өрсөлдөөн зах зээлийн хувьд ч гэсэн бас одоо ингээд салбарынханд яриад эхэндээ бол бас нэлээд жоохон юм болгоомжлсон байсан бол одоо бүтэн жилийн хугацаанд ингээд тасралтгүй яриад ахаар гүй нэрэн юу үлээ тий нэрээ ийшээ явах нь зүйтэй юм биш үү бид чинь хоцрогчоод байгаа юм биш үү гэдэг ингээд ойлголт нь өөрчлөгдөөд ингээд ер нь бол чиглэл руугаа ингээ болоо явж байгаа. Ялангуяа сая одоо шинэ засгийн газар байгуулгаснаас хойш бол эрчим хүчний яам зохицуулах бол ингээ нэлээд одоо нэг хамтран ажиллаа явж байгаа гэж ойлгож байна. Таны харж байгаагаар мэдээж яг бүхэл одоо нам ёслын гишүүд ажлын хэсэгт орцсон байгаа юм байна. Тэгэхээр яг яагаад энийг асууж байна вэ гэхээр яг өнгөрсөн удаад эрчим хүчний үнийг нэмсний дараагаар улсын хурлын чуулган дээр бас их нэлээд бас халуун тийм итгэлцэн болсон шүү дээ тийм учраас яг энийг оруулаад ирэхээр улсын хурал дээр магадгүй дэмжигдэх магадлал хэрвээ мэдээж та улс төрч хүн болоод бас их удаагүй л байна л та тийм ээ их салбарын технократ хүн шүү дээ тэний хувьд бол гэхдээ ингээд бас чамгүй хугацааг бас өнгөрүүлж та бас нэг талаасаа тэгээ ингээд харж яхад дэмжигдээд батлагдах магадлал хэрвээ гэдэг тал дээр санийх бол салбарынхан одоо бол яг улс төрч
Ер нь л яг мэдээж ингээд нэгдүгээрт манай ажлын хэсгээр бол бүх намын төлөөлөлүүд ингээд орсон байна. Хоёрдугаар та бүхэн мэдж байгаа. Энэ одоо шинэ байгуулагдсан 126 гишүүнтэй улсын хурал одоо хуулийн шинжилтийн хувьд бол маш том стратегийн зорилт тавьсан. За тэр бол ерөөсөө хууль эрх зүйн орчныг цаг үетэй нэгцүүлээ, иж бүрэн болгоё, хүний эрхийг дээдэлдэг болгоё гэсэн 3 төгөлдршил гэсэн ийм одоо зорилт тавиад ажиллаж байгаа. Гэтэл энэ зорилт руу өнөөдөр хэн хүргэх ёстой вэ гэхээр улсын хурлын гишүүд. Тэр хүрээндээ 60-аад ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээ 60-ад ажлын хэсэг нь бол нэг ажлын хэсэг нь манай ажлын хэсэг. Тэгээ манай ажлын хэсгийн хувьд бол улсын хурлын одоо дарга одоо улсын хурлын гишүүд бол нэлээд одоо ийм наривчилсан процессын хуулийг гаргаж байгаа гэсэн ийм хүлээлттэй ер нь бол их дэмжсэн байр суурьтай байгаа гэж би ойлгож байгаа. Тэгээ бид хэдийн хувьд бол ажлаа сайн хийцэн байхад, хуулиа сайн боловсруулсан байхад энэ 126 гишүүнтэй хамт олон бол үнэхээр одоо энэ салбарын хөгжлийг зөв зам руу н оруулах хуулийн дээр бол одоо хамт нэг байр суурьтай байна л гэсэн хүлээлттэй байгаа. Тэгээд манай ажлын хэсэгт одоо 2-3 дахь сонгогдож байгаа улсын хурлын гишүүд орж ирсэн. Тийм болохоор бас их төлөвтэй байгаа гэсэн үг тий. Дөнгөж өчигдөрхөн манай танаа нэвтрүүлгээр манай золжиргал гишүүн орж маш сайхан юм тайлбарлаж илээ шүү дээ. Би тэр нь бол маш их баярлж байгаа. Одоо бол ерөөсө тааралцсан хүн болгонд л энэ өрсөлдөөн зах зээлийг нүдэн дарагтлан ярьж өгч байгаа шүү дээ. За хоёлаа ер нь бол энэ нэвтрүүлгийн хугацаанд өрсөлдөөн зах зээл гэдэг үгийг бол магадгүй 10-20 удаа хэрэглэж гэх шиг боллоо. Тэмүүт яг өнөөдөр тав салбарын дэлхийн яг хэдэн улс яг энэ өрсөлдөөн зах зээл рүү орсон байгаа. Хэдэн улс нь магадгүй одоо Монгол шиг тэ хуучин одоо ийм нэг баталтай өгчтэй энэ систем дээр байгаад байгаа тал дээр энэ тал дээр нэг ерөнхий төр зураг. За тийм би одоо уул та хэд нэг юм газрын зураг бас уул нь авчирсан байсан. За тэрэн дээр бол одоо юу харагдаж байгаа вэ гэхээр яг тэр нөгөө нэг босоо тогтолцоотой бол ерөөсөө нэг стануг Африк юу лээ нэг 2-3 орн л байна. За одоо манайх шиг ийм нэг худалдаа авахчин заагууртай энэ улс орн бол одоо ёстой 4-5 хүн ч юм уу те за нэг 10 хорон дотор л байна. Бүх улс орн энэ өрсөлдөөн зах зээл рүү явчихж байгаа. За тэр одоо мэдээ 100% биш зарим нь одоо дөнгөж эхлүүлээ явж байна. Жишээ нь гүржүүл дөнгөж эхлүүлээд сэлжилтийнхаа үе дээр явж байна. Манай нөгөө хөрш Орос хятад улс болохоор бас яг энэ өрсөлдөөн зах зээл рүү аль хэдийн явчихсан. Ногоон болчихсон. Гэтэл та бүхэн мэдж байгаа да. Бид нар цахилгаан орчин бүс экспортлноо говийн бүстэй том юм бариад одоо гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл энэ экспортлох гэдэг юмд маш чухал нэг шаардлага нь юу байдгүй гэхээр зах зээлийн загвар нь ижилхэн байх хэрэгтэй. Тэгтэл манайх төр монопол загвар шүү дээ. Тийм. Гэтэл адилхан өрсөлдөөн зах зээлдээ байж ижил тэр зах зээл тэр хамтдаа одоо харилцаа хийгдээд явдаг л гэсэн үг. Тийм. Тэгэхээр хэрвээ манай улс Яванда Асын хараа 20-50 дээр байдаг ч үлээ магадгүй энэ засгийн газрын бас нэг зорилтуудын нэг нь цахилгаан эрчимчний экспортлогч болсноо бичсэн байгаа тийм ээ. Манай энэ говийн оройн чинь бол ер нь бол бараг дэлхийд гайхагдах хэмжээний нарны нөөцтэй гэж байгаа. Үнэхээр бид нар ийм зах зээлийн чөлөөлөлт өгөх юм бол энэ дээр одоо том хөрөнгө оруулагч тэр одоо манай хиний яриад агаар тий хідэн гигагийн их усрээ бариад тэгээ тэр хятадын зах зээлээс өөрөө хэрэглэгч олоод өөрөө үнэ тохироод яах нь зараа явах нь шүү дээ. Энэ чинь өрсөлдөөн зах зээл байхгүй дээ. Тэгээ төрийн хувьд яах нь зөвхөн одоо кросс бординг capacity гэж ярьдгийг өөрөөр хэлбэл хил дамсан шугам бол төрих байх хэрэгтэй. Тэгээд дамжуулсныхаа тээвэрснийхаа хөлсийг аавна, тадруу аавна. Одоо энэ хоёр хоорондоо яаж харьцах вэ хуулиар барь. Монголчууд маань ажиллана. Монголчууд маань ажиллана. Тийм. Тэгэхээр энэ чинь бас л энэ хуулийн хүрээнд бий болох байхгүй юу? Тийм. Зөв. Тэгэхээр бол тэгж яг харах юм бол би бас тэрийг мэдээг байсан байна тийм ээ. Хоёр улс адилхан зах зээлийн зарчимтай байх хэрэгтэй. Хөгжиж энэ худалдаага хийнэ гэдэг. Яг зөв. Энэ чинь зөвхөн хамгийн ихний шаардлага. Хэрвээ яг тэрнээр болох юм бол манайхан гайгүй батлаад өгчих байх гэж найдаж байна. Тэр нь бол тийм ээ. Та бас түрүү Гүржийн тухай бас дурдлаа. Ер нь Гүрж, Казахстан, Кыргызстан гэл яг манайх шиг адилхан соёлтой гэж ярий. Магадгүй одоо нийгмийн эдийн засгийн адилхан дуу төвшөнтэй. Гэхдээ манайхаас зарим нь нэлээд цаашаа яваад өглөө л дээ. Тэгээ очиж ажиллаж байхад ямар өөрчлөлтүүд гарсан байна. Дэрэгдийнх нь амьдрал дээр магадгүй нэрчин бичний салбар дээр энэ тал дээр мэдээлэл өгч. Тийм. Тэгээ яг ер нь бол ийм юм байлаа. Бид нар бас нэг өөртөө нэг юм ойролцоо ядчил эрчим хүчнийх нь хэмжээ
хүн амынхын хэмжээ ийм ойролцоо улс орноо бас их загварыг харуулах зүгээр юм билээ л дээ. Тэрээс биш одоо юу гэдгийг тэр Америкийн загвар Монголд тохирохгүй. Английн загвар Монголд тохирохгүй. Яг л тэр чинь мужийн улс, хуулийн маш ондоо зохицуулттай. Гээд маш их азарч гэдэг юм уу сая харин эрчим хүчний яамныхан Азийн хөгжлийн банкар одоо зөвлөх үйлчилгээ авч тэгсэн чинь гүржийн зөвлөхүүд энэ зөвлөх үйлчилгээ өгсөн байна. Тэр хүрээнд бид нар сая ингээд гүржид очиод үзлээ л дээ. Тэгэхээр гүржүүл яасан гэхээр яг өрсөлдөөн зах зээл рүү шилжээд шилжилтийнхаа үе дээр явж байна. Тэгээ нөхдүүдээ хэлж байгаа нь ер нь бид нар ч хэлж байгаа хэрэг. Энэ одоо шилжээд маш олон жил болцсон хүмүүс бол энэ шилжилтийн үеийнхаа тулгарч байсан хүндрэлээ яасан байх вэ? Мартсан байна тийм үү? Гэлийн нөхдүүд ингээд бидраас нэлээд хит урт алхаа явж байгаа. Яг шилжилтийнхаа үе дээр байгаа учраас яг энэ үеийнхэн зовлон сонсох бүр маш их юутай юм бэл. Тэрнийх бол айл хэдийн зах зээлийнхаа загварыг одоо үүсгэсэн байна, биржээ үүсгэсэн байна, дүрмээ баталсан байна. За тэгэл тэр дамжуулах компани нь одоо шүлжээнийхээ операторыг хийгээ явж гэн гэд манайх бол бүр үнэхээр сурах юм маш ихтэй юм билээ. Тэгээ би сая эрчим хүчний яамныхантай тэнд очиод одоо 5 өдрийн сургалтанд хамрагдлаа. За тэгээд тэр хүрээндээ одоо байгаа одоо манай Монголын компаниуд маань тэдний компаниудтай хамтын ажиллагаа өрнүүл онлайнаар сургалт ав, судал гэж ингэж явж байгаа. Тэгээ гүржүүл манайхантай их ойрхон байна л гэж ингэж би харсан юм байна л. Тэгэхээр бид нар одоо 2001 оноос хойш одид гэдэг 24 жил яг нэг зарчмаар явчлаа. Тэгээд яг магадгүй энэ улсын хурлын гишүүдийн үед тийм ээ энэ улсын хурлын үед та бүгдийн үед одоо энэ хоёр хуулиа батлаад аваад энэ салбартаа нэг өөрчлөлт хийгээд явбал их л бас их том үр дүн та бүгдийн үед одоо legacy гэж яхаар юм л гэх гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг дэмжихийн тулд та бүгдийг сонгож гаргаж ирсэн ард иргэд маань юу хийх боломжтой вэ? Та энэ тал дээр мэдээлэл өгч. Одоогийн төсөл нөгөө ди парламент дээр байрсан байгаа юу? Байршиг бол хязгаар байршгаар төлөвлөж гин гэх мэтчлэн асуудал дээр. Яг ди парламент бол байршиг байгаа. Зөвхөн дулааны хууль бэлэн болсон гэсэн бид нар цахилгааны хуультай хамт байрлуулъя гэсэн юутай байгаад байгаа л да. Бусаар л нөгөө дулааны хуулийн дээр бол санал авах бүр 150 компаниуд руу явал санал авсан байна. Ард иргэдийн хувьд бол ди парламентаар саналаа өгөө явах бүрэн боломжтой гэсэн. Тэгээ тэр маань ер нь бол бидний тооцоолж байгаагаар магадгүй 11 сарын сүүлээр ч юм уу тавигдах байхаа гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй байгаа. За би нэг юмыг нэрээ бас ингээд нэмж хэлье гэж ингэж бас бодож байсан. Дахин инженерчлэлийн асуудал. Тэгэхээр бид нар яг ингээд дулаан хаан цалхан хаамжийн хуулийг ингээд бичээд ингээд цаашаа явахаар хүссэн ч хүсээгүй ерөөсөө эрчим хүчний салбар дах үйл ажиллагаа нь дахин инженерчлэл хийх шаардлагатай болсон байна гэдэг тийм одоо юм руу яд орчиж байгаа. Ялангуяа одоо нөгөө ард иргэдийн одоо шүүмжлэлийг, нийгмийн шүүмжлэлийг одоо дагуулад байдаг асуудалтай үйл ажиллагаанууд дээр бид нар дахин инженерчлэл хийх хэрэгтэй юм байна. Одоо жишээнд бол бид нар хамгийн ихний жишээ олгоод тэр нөгөө айл өрхийн нарны панел те сүлжээ рүүгээ борлуулах тэрэн дээр бид нар дахин инженерчлэл хийж байна. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо байгаа процесс яаж яваад байгаа? Хэдэн оролцогч талууд байгаа. Одоогоор бараг л манайхаар ингээд 7-8 оролцогч талууд. За тэгэл одоо тэр 7-8 оролцогч талууд нь бол зарим нь бараг шаардлагагүй ч юм шиг те. Бүгд одоо ингээд төрих те зургаа батлуул юмаа одоо нэг чи одоо дээвэр дээрээ нэг жижигхэн нарны панел тавих чинь очиж нэг техникийн хяналт хийлэг энэ төр бүр маш их хүн сурталтай. Тэгээд тэр хүн суртал маань өнөөдөр 6 сар болж байна. Одоо та жишээ нэг нарны панел холбоо шүлжээ рүү борлуулъя гэж бодъё л доо. 6 сар болж байна. Гэтэл Австрали улсад тэр үйл ажиллагаа 1-2 7 хоног л болж байна. Тэгээ яагаад бусад ус болоод байхад бид нар ингэж хүндрэл болоод байгаа юм те. Тэгэхээр одоогийн зураглыг гаргаад асуудлуудаа томьёолоод тэгээ асуудлуудаа бид нар хамтдаа гол нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм бэл. Монгол улсын нэг асуудал нь юу вэ гэхээр асуудлаа хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр асуудлаа хүлээн зөвшөөрүүл амжилтын 50% гэж би одоо үглээд байгаа байхгүй. Хүлээн зөвшөөрчүүл дараагийн аргыг хайж эхэлнэ хамтдаа. За тэгээд тэрний дараа бид нар бусад улсын процессын зураглыг гаргаж байгаа. Одоо Австрали чинь яагаад тэр 7-14 хоногт болоод байгаа юм те. Японд яагаад байгаа? Энэ үндсэн дээр бид нар энийг дахин инженерчил хийгээд өөрөөр хэлбэл одоо 7 оролцох талтай байсан бол за уучлаарай энэ орон зүгээр 3-2 гэдэг юм байна. Хэдүүлээ ядаж нэг 4 болгоё доо. Тэгээд тэр 4 оролцох талуудын эрхийн үүргийн тодорхойлоод хуулийн дээр суулгаж өгье. Тэгвэл энэ бизнес явнаа. Ингэж энэ бол зөвхөн нэг жишээ. Энтэй адилхан асуудал дагуулад байгаа бүх үйл ажиллагаан дээр дахин инженерчил хийх эрэлт хэрэгцээ зайлшгүй шаардлагатай болсон юм байна. Энэ үйл ажиллагааг бол эрчим хүчний яамтайгаа хамтраад хийя. Эхний ээлж нь бол энэ байна гэд ингэ явж байгаа. Тэ. Өсөх юм бол маш амархан. За их цэцэг шүнэ та бас бид бүгдийн урилгыг хүлээн авчирсан.
маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бид бүгдийн зүгээс манай хайрцаг нэвтрүүлгийн зүгээс бас танай ажлын хэсгийн одоо энэ хуулийг бол бүрэн дэмжиж ажиллах бэлэн байна. Та бүгдийг бас чуулган дээр хилцүүлэхийн хэн цагт тийм ээ. Тэр үед нь бас та эсвэл танай ажлын хэсгийнхнийг дахиж урьж оролцоод иргэдтэй үзэгчдтэй бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юмсалтай байгаа шүү. За баярлалаа. Цаашдын үйл ажиллагаанд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Та хэд ч бас амжилт хүсье дэмжиж ажиллаж байгаад маш их баярлж байгаа шүү. За үзэгчдээ дараагийн дугаараар уулзтлаа түрүүртэй хараарцаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энэ үрээд өндөрлөж байна. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг